Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Цав Дуюн. Нойрсон нь. Эхнэр хэдэн сар нойргуудж цагаан сараас ханш нээгдэх хүртэл тарчилж гүйцлээ. Унтаж байгаад шөн дөлөөр сэрж үүр цайлгана. Сүүлдээ цурамч хийхэ болж тайвшруулах юм уугаач нэмэр алга. Ханшны өдөр гэж зааг байв уу яав. Ханш нээгдсэний дараа шөн дөлөөс хойш унтдаг болов. Аажмаар хэвийн байдалд орж эхэллээ. Эхнэрийн нойргууд л жилд нэг удаа хөдөлж 3 сар орчим үргэлжилнэ. Жилд бүр давтагдсан шүү. Эхнэр хотын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн чинь эмч. Хавар ядарга. Хавар хүмүүс назаарч нойрмоглоно, эсвэл нойргууддаг. Назаардаг хүмүүс элдв арга чарга хэрглэж тарих толгоогоо сэргээх хэрэгтэй бол нойргууддаг хүмүүс эсэргээрээ айл болох тарихаа амрааж тайван байх ёстой. Олон цаг зурагт үзэж ном шагаахаа боль. Юмд санаа зовхын оронд гэрийн ажил хийж салхинд алхах зэргээр байнга хөдөлж хөгжим сонсч бай. Уянгийн хөгжим бие сэтгэлийн алжаалыг тайлдаг тул амархан унтуулдаг. Унтахынхаа өмнө халуун бүлээн усанд хөлөө дүрээрээ. Усандаа эмийн ургамал хийж болно. Тэгээд хөлийн уландаа эллиг хий. Уланд маш олон мэдрэлийн цэг байдаг учраас эллиг хийвэл унтахад тустай. Таны энэ ярьж байгаа уламжлалт дэмжлэгээ удаан үйлчилгээтэй. Хурдан үйлчилдэг Европ юм байна уу? Нойргуудлын эм гэж байдгүй юм. Танд нойрны эм бичиж өгье гэлээ. Нойрны эм огт ууж үзээгүй эхнэр минь санаа алдан. Яаж явах вэ? Хэр сайн үйлчилгээтэй вэ? Гэхэд эмч. Нэг удаа 1-2 ширхгийг ууж үз. Тэгээд унтахгүй бол нэмж юу. Харин 6-аас хэтрүүлж болохгүй. Хэтрүүлвэл үрд нойрсон шүү гэж тоглох сөрдүүлхийн хооронд хэллээ. Өвчин тосвол цаг алдаж болохгүй. Эхнэр цагаан сар өнгөрвөө үгүй юу? Эмийн сангаас нойрны юм авч эмчийн зөвлөгөөг хэрэгжүүлж эхлэв. Мань хүн орондоо савнгийн дур үзэх дуртай. Ямар ч олон ангид киног голж байсангүй. Эхнэр хэн бугайгч үзэхгүй гэсэн янзтай зурагтныхаа залгуурыг салгав. Тэгээд эмийн сангаас авсан янз бүрийн ургамлаа модон савнд хийж охиныхоо хэрэглэхээ болсон MP3-т чихвч хийн хөгжим сонсонгоо хөлөө усанд дүрнэ. Охин хичээл номгээд бүтэн жил эзэгвэ. Гэрийн мухар сахисан авгаа бид хоёр интернетээс дуу татах зэрэгт ажлын газрынхаа нэг охиныг царайчилдаг байв. Тэр охин та ямар дунд дуртай гэж асуутал манай хүн ямар дунд дургүй вэ гэж юу гэлээ. Охин гайхаж дургүй дууга татаж яах гэсэн юм бэ? Эмчийн заавраа. Дургүй дууга сонсвол амархан унтна гэж хэлсэн. За тэгвэл дургүй дуу. За байц. Тэрүүхэн хооронд ямар дуунд дургүйгээ шууд хэлж чадсангүй төгдөрч. Чамд дургүй дуу байна уу гэж хариу асуув. Өдөржин чихвчээр хөгжим сонсож суудаг өнөөх охин дуртай дуугаа бол мэднэ. Харин дургүй дуугаа хэлэхэд хэцүү юм. За тэгвэл ихчтэй Жүү Жээлүний дууг татаад өгдөө. Жүү Жээлүн хэдэн жилийн өмнө хит парадыг тэргүүлж байлаа. Тэр үед охин маань дунд ангид байсан юм. Нэг өдөр эхнэр ажилласаа ирэхэд охин зочны өрөөнд толгойдоо альчуур зүүж 2 савхыг уцаар холбочихсон хүү хаа гэд бүжгэлж байлаа. Охины цам харааж байгааг эхнэр хараад солиорч хуу гэж бодон миний охин юу хийж байгаа нэ гэхэд манай ангийнхан 10 сарын баяраар дуу дуулна. Би Жүү Жээлүний дууг давтаж байна гэжээ. Жүү Жээлүн гэдэг нэрийг тэгж анх сонсчээ. Охин Жүү Жээлүний улаан фэн болж төмпөн сав тачигнуулан айл амтныг зовоно. Эхнэр бид хоёр галзуурхын наагур болдог байж билээ. 60-аад оныхон шин нэрний хүүхдүүдийн сонирхлыг яаж ойлгох вэ? Эхнэр энэ тухайга өнөөх охинд хэлэхэд дургуутсах шиг болжээ. Аргач хөөз. Манай охин шиг 80-аад оны хүүхэд шүтдэг одыг муулж байхад яаж дуртай байх вэ? Өнөөх охин танд хуучны хитэн дуу татаад өгье. Яг танай үеийнхний дуу гэсэнд эхнэр зөвшөөрчээ. Гэртээ хараад өнөөх охины татаж өгсөн дууг сонссонд
таалагдахгүй дуу байсангүй. Эхнэр дуу татаж чадахгүй дээр муугаа мэдэхгүй шүтдэг дуучныг муулж аргисан байдаг. Аргаа барсан эхнэр охиныхоо англи хэлний цомгийг сонсвоо. Хэдэн орой хөлөө бүлээн усанд дүрж англи хэлний хичээл сонсож суув. Чехэвч зүүдэг болохоор надад сонсогдохгүй сайхан. Гэвч гэрээр нэг үнэр та нарыг яалтай билээ. Өвсний үнэрт миний дотор муухарч байхад эхнэр ихээ жаргалтай харагдана. Бие саад болохгүйгээд би зочны өрөөнд эхнэр унтлахын өрөөнд унддаг билээ. Нэгэн өглөө эхнэр урд шин нойрны юм уула гэв. Энэ бол хөлөө усанд дүрж дуу сонсоод ямар ч нэмэргүй байна гэсэн үг. Хэдийгөө гэхэд ямар ч нэмэр алга гэлээ. Би эм ууха боль гэж ятгахтал эмийн хэмжээг нэмий дээ гэв. Мань хүн нэлээд цухалджээ. Өдөр нь зохиод авахгүй нүд нь анилдаж шөнө үнэгний нүд залгичхна. Би ямар үеилтэй амтан бэ гэж дэмий зовнохоос цаашгүй. Ийм үед эхнэрийнхээ аяыг дагахгүй бол гориггүй. Өөр арга байхгүй. Онцгой үе шүү гэж би дотроо шивнэнэ. Шөн дунд эхнэр намайг сэрээж сонин царайлан хана намайг сахиж хонь. Би нойрны эмнээс долоог уучлаа. Элтэв юм болж юуны магад гэв. Би давхын босож "Үгүй юу бодож тийм ихийг уусан юм бэ? 6-аг уугаад ямар ч нэмэр алга хэмжээг нь нэмбэл унтах байх гэж бодсон юм" гэлээ. Үнэн дээр эхнэрийн эм уух нь ихснээс биш шүн унтдаггүй хэвэндээ байгаад нь зовниж байлаа. Эмч 6-аас хэтрүүлвэл аюултай гэсэн эмнэлэг рүү явах уу? Эмнэлэгт ч гэртээ ч адилхан унтах юм чинь гэртээ унтсан дээр гэж зөрөөдлөв. Гайгүй баха. Үнэхээр унтаад сэрэхгүй бол түргэн дуудъя гэж дотроо бодов. Би эхнэрийнхээ орны өмнө сахиж суулаа. Гадаа тас харанхуй. Эхнэр банкны картны нууц дугаарыг мэдэж байгаа юу? Гэхдээ би нууц дугаараар яах гэв. Хэрвээ би эмнэлэгт хэвтвэл чи банкнаас яаж мөнгө авах юм бэ? Санаа зовлтгүй мэднэ гэж тайтгаруулахад эхнэр итгэж ядан босож нууц дугаарыг бичиж өглөө. Манай гэрийн ярав бол эхнэр. Гэрийн бүх зардлыг зохицуулж илүү гарсан мөнгөө банкнд хадгалуулна. Хэсэг байзанснаа эхнэр миний үнэт идлэл хаануугааг мэдэх үү? Хэрвээ мөнгө төгрөг хөрөлцөхгүй бол барьцаанд тавиарай гэлээ. Би яасаа олон юм боддөг юм бэ? Зүгээр л унтчихл та гэж амандаа бовтнангаа. Ингэж хаар сар юмд санаа зовхоор нойрог хөдөлгүй яах вэ хэмээн бодож байтал үнэт эдлэлүүдийг аягны шүүгэнд хийчихсэн шүү гэлээ. Би гайхаж тэнд хийдэг нь яаж байгаа юм бэ? Хулгайч орвол олохгүй шүү дээ гэлээ. Үнэт эдлэл гэдэг нь хормын хос богж ганц сувдан зүйлд. Тэр зүйлтийг хормынхаа 20 жилийн ойгоор намайг шахаж байж авахулсан. Ердөө 2000 гаруй оны үнэтэйд гойж говшиж байж авахуулаад ганц 2 л зүүсэнтэй. Би түүнийг сондртой хослуулж зүүдгийг мэдээд хайрт минь зөвлөлтөд тохируулаад сондор авахгүй юу гэтэл олон юмар яах юм бэ гэж шолоохон хэлж билээ. Мөнгө нарийнсандаа биш шуналгуудээ ингэж хэлснийг надаас өөр хүн мэдэхгүй л дээ. Өөр хаяарч хэлжээ. Би одоо унтахгүй юм уу? Өөр цайхан байна шүү дээ. Нойр хөрөхгүй байна. Хоёулаа яриаг удсан байна шүү гэд над руу ширтэв. 20 жил хамт амьдарсан бид хоёр бие биеэ дэндүү сайн мэднэ. Нойрч нь хөрөхгүй байгаа бол яри л да. Тэр жил нэг орой бид хоёр хамт алхаж явснаа санаж байна уу? Юунд ам өрөөснийг санахгүй байна. Би уйлж чамтай үерхээ боллоо гэж хэлээд хармаанаасаа альчуур гаргаж нус нулимсаа арчиж хайсан шүү дээ. Чи юу ч хэллэгүй зөвшөөрсөн. Маргааш нь чи 2 ном, 1 шилэн аяга хэдэн загталтай буцааж өгөхөд дунд нь нус нулимстайгаа холиод хайсан альчуур байж билээ. Чи угааж цэвэрлчихсэн. Уучлаарай. Чамайгаа дахиж уйлуулахгүй гэж хэлсэнд чинь миний сэтгэл уярсан юм. Чи намайг нус нулимстай минь хайрлсан анхны залуу. Чамаас салж чадахгүй гэдгээ би тэгэхэд ойлгосон шүү гэлээ. Үүр цаажээ. Эхнэр минь өглөөний цай бэлтгэхээр босов. Миний хөгшөө.
Би гаднаас хоол авчирий. Чи минь жаахан хэвдэж ямар. Шөнжин нойргоо хансан гэтэл. Үгүй ээ. Нөхөртөө хоолыг хийж өгнө гэдэг эхнэр хүний үүрэг гэв. Сүр жинжих юм а гэж бодсон ч эхнэрийнхээ урмыг хуглаад яах вэ гэд нүүр гараа угаахаар явлаа. Эхнэр гал тогоонд төмпөн шанаг дуугаргаж зочны өрөөний ширээн дээр шарсан өндөг мантуу аяг сүү тавьжээ. Намайг цайгаа ууж дуустал эхнэр орд ивсгэрээ хурааж авгаавалтай унтлахын өрөөнөөс гарч ирсэнгүй. Дуудсан чин хариу алга. Би сандран унтлахын өрөөнд гүйж ортол эхнэр маань орон дээрээ хөнжлөө нөмөрчихсөн амгалан ойрсож байв. Өрчөний муусан эм үйлчилсэн аж. Орны хажуугийн шүүгэн дээр намайг битгий сэрэгээрээ жаахан унтаад авъя гэсэн зурвас тавьсан байлаа. Төгсөв. Орчуулсан бор шувуугийн болор.